Сайн дурын ажлыг хийж үтгэхээс өмнөх бүрэх үү, яг одоо байгаа бүрэх үү шал өөр. Сайн дурын ажлаа мэдэхгүй шүү дээ. Зүгээр л хий гэсэн болохоор хийгээ явсан. Чи сайн дурын ажил хийж байгаа шиг гэдэг. Мөрөөдөлгүй байсан, зориггүй байсан. Яг нэг завин дээр ингээд сэлүүг явж байгаа тайлбар. Ганц авахлах хэрвээ Эрдэнэтэд ирээд ингээд энийг хийгээгүйсэн бол би одоо ингээд явахгүй байсан. Лантуугийн үйл ажиллагаа хийгээ явснараа би бол нийгэмд одоо байгаа асуудлаар амар эмзэглсэн. Хүмүүс бол өөрсдөө нийгмийг бүтээж байгаа. Тэнгууд энэ тоо асуудлуудыг бид нэр өөрсдөө тариад авах хамгийн амар. Сэтгэл амар эмзэглээд хийхгүй бол болохгүй юм санагдсан. Минийд бол оролцоо бол айгүй нөгөө хүн дурсамжийг өгдөг. Та ухамсараараа юм болгонд хандах хэрэгтэй. Тэний хандлах чинь зөв байх хэрэгтэй. Сайн дурын ажлыг хийснээрээ илүү идэвхтэй болдог. Залуу соёлтой болохгүй. За сайн байцгаана уу? Намайг Батцайгийн Бүрхүү гэдэг байгаль ухааны үндэслэн сургалттай 14 дэх сургуулийн 12 анги сурагч байгаа. Би 17 настай. Чөлөө цагаараа нийгэм тустай үйл ажиллагаас тэр тусмаа сайн дурын ажлыг хийгээд 2 жил болсон. Хүмүүс ингэж ярьдаг байхгүй. За наа чин чамд яг юу гэх юм бэ? Чи ер нь шаардлага хэрэггүй цагаа тийм өнгөрөөд байгаа юм уу? Жаахад ярьдаг байсан. Тэг яг бусдын бодлоос илүү яг миний хийж байгаа зүйл одоо би нийгэм нөлөөлж байгаа зүйл маань надад маш олон зүйл ингэж сургаж ирсэн. Миний анх сайн дурын ажил хийж эхэлсэн түүх бол Unread Media гэдэг байгууллагаас зохион байгуулж байгаа Inspired Эрдэнэт үйл ажиллагаа байсан. Яг тэр үйл ажиллагаанд орсны дараа сайн дурын ажлын талаар өөрөө судалж эхэлсэн. За юу гэдэг инээ тэргээд тэр өдрөөс хойш нийтдээ одоо 20 үйл ажиллагаанд сайн дурын ажил хийгээд бас оролцоод зохион байгуулад явсан. Noble Med гэх сайн дурын бүлгийн бол 19 оны 4-р сард бидэд дүүсэн байгуулад одоо өдөрт хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ одоо 30 гаруй гишүүнтэй. Яг хүүхдүүд бол ингээд ихэндээ бол бид нар хийхэд бол нэг өөрсдөө хийж исэн. Яг тийм болохоор хэцүү байсан ч гэсэн бас ингээд том хүмүүсийн дэмжлэг бол яалтчгүй хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээ бид нар ингээд залуучууд хөгжлийн төвийн ажилтнаа уулзсан. 2017 онд батлагдсан юм дэмжих бүрэн зүйл байдаг гэж бид нар юу ч мэдэхгүй байсан. Тэр үед л ойлгосон. Залуучуудын ордон дээр өрөө гаргуулад ашгүй бид нар үйл ажиллагааны идэвхтэй явж эхэлсэн. Лайтон гэвэл Эрдэнэт зохион байгуулагдсан. Тэнд болохоор ингээд Улаанбаатар хотоос ганц авлах бизнес үүргийн номер мөнгө ингээд хүмүүс ирж ирсэн. Эрдэнэт хотод лантуугийн салбар бүлгийн үүсгэхээр болсон. Тэнд чинь болохоор нийтдээ бараг 30-40 залуус бүртгүүлсэн. Ичидийн бот гэдэг үйл ажиллагаа зохион байгуулсан. Яг энэ зөвхөн яг Эрдэнэтэд байгаа хүмүүсээр нийлээд бид нар хандваа өөртөө ингээд цуглуулад эхэндээ бол биднийг бол хинч мэдгүй байсан болохоор бид нэр 9 Эрдэнэт дэлгүүр хаасайгүй шөнө оройгоор ингээд дэлгүүрүүд орол та ингээд таньдаг уу гэж яг зарим хүмүүс нь эргээр за ингээд заавал зүв байлаа болоорой гэж хэлдэг. Аль эсвэл зарим хүмүүс нь та нар яг өхөө гэж нэрээ ардаас хөөж бүр зөндөө удаа тэгж явж ирсэн хүмүүс байсан. Тэгэд энэ үйл ажиллагааны гол зорилго нь болохоор дан ганц ингээд нөгөө ичидийн бод гэд бэлэг тараахаас биш бид нар ингээд багаар явдаг бүр ингээд 3-4 багаж явдаг. Өвлийн үгэн алиалагч засаа охин тандагч гэдэг 4 хүний бүрлүүнд явдаг. Тэгээ жолоочтойгоо өвлийн үгээ маань хүүхдүүдээс асуудаг. За миний үгийн хувьд за хамгийн сайн хүн гэж шимбэ хамгийн муу хүн байж. Яг тэр юун дээр хэрвээ аав минь сайн хүн биш аав минь муу хүн гэж хэлэх юм бол тухайн гэр бүл хүчрхийл байгаа гэдгийг мэддэг. Яг тэр байдлаар бид нэгээд үйл ажиллагааг нийтдээ 200 айл өрхөд бол бэлэг тараагаад явсан байгаа. Ингээл нэг айл руу орсон. Монгол эрт дотор 3 ингээд хүн ингээд 3 орон төр гуурлаа согтуу арх хүн ирцсэн гэр байгаа. Тэгээ 2 хүүхд ингээд зургатныхаа уртад тоглож исэн. Тэгээ бодоод ингээд тэр айл бид нар бол чүтэй айтай хүүхдүүд бэлгээ өгүүлгэрсэн. Өөртөө зөв зүйл юу хийх гэдэг мэддэг байхгүй юу? Тийм байж зүгээр л нэр одоо хүүхдээ зодол арх тамиг хэрэглээл донтоол яваад байна. Хүчрхийлдэг зүйл одоо гэр бүлийн яг тэр хэцүү зүйлсийг ингээд бодсон л тоо ийм зүйл байгаад байна үнэхээр хэцүү байна те. Яг тэр бодол над төрсөнд бол цаашлаад яг энэ хүү зүйлийг бас хийхэд айгүй төц олж өгсөн. 2019 онд Эрдэнэт хотод нэг том үйл ажиллагаа болох гээд тэнд би бүртгүүлэх гээд яг хичээлийн үеэр бүртгүүлж ийсэн. Тэгээд яг тэр нь болохоор enterprising хөгжлийн хөтөлбөр гээд тэгээд тэнд болохоор би ер нь бол 16 настай хахад орсон. Одоо жишээ нь би бол анх бол хүмүүстэй харьцаатай муу байсан. Олон хүмүүсийн тул гараад ингээд хайрцаж сурсан. Энэхүү идэвхцэн ургуучны төс нь бол яг энэ enterprising чих хандлагыг одоо Монгол залуус түгээх зорилготой байгаа. Тэгээд 2020 онд болохоор дөнгөж саяхан 11 сард болохоор enterprising гэрэлгээд Эрдэнэт хотод ингээ 2 өдөр үйлчлэг болох гэсэн боловч эхний өдөр нь болоод маргааш нь хөл орой яг 11 сарын 11-нд болоод үйл ажиллагаа хойшлогдсон байгаа. Яг нөгөө нэгдсэн үндэсний байгууллагаас бол ингээд доктортой хөгжлийн зорилт гэдэг нийгэмд байгаа 160-аас асуудлыг 17 зорилтод оруулаад ингээд ийм төрлийн ингээд 17 өөр төрлийн асуудлууд ингээд нийгэмд байгаад байна гэдэг зүйлийг гаргасан.
Тэгээ би яг энэ дээр өөрийнхөө хувь нэмийг оруулах юм болоо гэж бодсоо ингээд инфлюенсерхээс илүү яг жинхэнэ амьдрал дээр бодит үйлдэлтээс үнийг бол яг ингээд нөгөө нэг үлгэр дуурайл авдаг. Ягаад гэвэл яг тэр хүмүүс маань болохоор одоо яг миний ярьсан ландууд хөтөлмөс оруулалтын үүсгэн байгуулж ганц авлах байгаа. Би яг өөрийнхөө биер мэдэрсэн ичүүдээр яваад ингээд нөгөө нэг шөнө оройж ингээд явсан. Ингээд явдаг. Тэгвэл гол Улаанбаатар хотын тэр олон ингээд Төв аймаг хүртэл хотынхон ингээд нэг мэдлөө ингээд явж байгаа нь гайхахтайсан. Сая ингээд жишээ нь нэг хөл өрөөний үеэр хүмбэ аян ингээд хотод зохион байгуулсан Улаанбаатар руу хаасайг бол ер нь ингээд нөлөөллийн хан барьж эхэлсэн, хан зурж эхэлсэн хүмүүс мэрэглийн зураач нар. Тэгээд тэрний зурсан зураач нь Эрдэнэтэд Монгол манай Эрдэнэтийн даваа жаргалыг авах байдаг. Тэр ах маань болохоор бас Эрдэнэтэд бас уртцаагаанд ингээд тарсан баг, уртцаагаанд байсан зургийг зурсан байгаа. Хамгийн гол зүйл нь болохоор хүмүүст яг үнэмшүүлэх гэж зүйл байдаг. Бидний үр дүн хэдий ч нэ сайн мэ цаашдаа бид нийгэм хөдөлгөх үйл ажиллагаа илүү үр дүнтэй хүмүүс итгээд биднэрт хандив өгөх боломж нь илүү нээгдсэн гэдгийг бас одоо мэдж авсан. Ирээдүйн мэрэгчлээ бол одоо олон улсын харилцааг сонгоцсон. Тэгээ цаашлаад миний мөрөөдөл болохоор ямар ч асуудалгүй тэгээ эерэг нийгмийг бол бүтээх миний мөрөөдөл. Хэдий том ч гэсэн би өөрийнхөө нэрийг бол насан туршид оруулна гэдгийг бол өөртөө амлаж байгаа. Тэгмээд яг хүн өөрийгөө гээд олж чадсанараа л илүү одоо үр дүнтэй зүйлсийг хийж чадна, өөрийгөө нээж чадсанараа одоо бид нэр ирээдүйд их олон зүйлийг бүтээж чадна. Тэгээд одоо бид нэр хийж байгаа зүйлс маань бидний ирээдүйд тодорхойлно. Өөрийгөө бас нээгээрэй л гэж хэлээ да манайхаа.